Хэдэн өдөр хуримтлаа хийж чадаагүй гэд өөрийгөө шүүж өөртөө хатуу хандах хэрэггүй. Би ч гэсэн өмнө хуримтлаа хийж чадсангүй одоо яана гэж маш их боддог байсан. Гэхдээ хийж амжаагүй гэдэг нь цаашдаа ч гэсэндээ хийхгүй гэсэн үг биш. Өнгөрсөн 7 хоногт би 100 тогтуундаа мөнгө хийж амжаагүй. Тийм болохоор өнөөдөр 40 мянган төгрөгөөр 7 тогтоог дүүргэх гэж байна. 40 мянган төгрөгнөөсөө дүүргээгүй дүүрснүүдийнхаа үнийн дүнг хасаа явахад та ямар тогтоог дүүргэх вэ гэдгийг нь тодорхойлж эхэлнэ. 40 мянгаас хасах нь 8300. Мөнгө нь арай багасаад ирэх үед дээдлийн үнийн дүн багтаа хэсгээсээ хасаад яваарай. Ингээд нийт 7 тогтоог дүүргэж байна. Тогтоонд мөнгө хийх мэдрэмж бол би чадчихлаа гэдэг тохиог тархинд өгч идэг. Олон тогтоог зэрэг дүүргэх үедээ багцлаад ингээд дүүргчихэж болно. За одоо дэвтэр дээрээ дүүргэсэн тогтоонуудынхаа дүрсийг бодно. Тогтоо маань тун удахгүй дүүрч 505 мянган төгрөг болох нэ. Хуримтлал гэдэг ерөөсөө төгс байх тухай биш. Харин болохгүйгээр үргэлжлүүлээд л байхыг хэлж байгаа. Тиймээс та ч гэсэндээ хэд хоног алгасан ч хамаагүй, хуримтлалаа аваад ямар нэгэн зүйл зарцуулсан ч хамаагүй, яг одоо байгаа газараасаа л дахин эхлэхэд болно. Харин яаж хийх вэ гэдэг арга нь амттай, урамтай ах тусмаа таны урамтал урт хугацаанд үргэлжлэнэ. Хамттай хуримтлал хийхийг хүсвэл 100 гэж бичээрэй.